Оёка байна. Өнөөдрийн видеогоор беби бит хоёрт хамгийн хэрэг болж байгаа зүйлүүдийн талаар ярилцахаар байгаа. Нийт ерөнхийдөө 7 зүйл гаргаад ирсэн. Нэг нас хүртлээр ерөнхийдөө 7 зүйлүүдийг бит хоёр байн ашиглаад бит хоёрт айгүй хэрэг болж байгаа зүйлийн талаар ярих болно. Видеотой манцаг байгаарай. За хамгийн эхлээд болохоор орны хаалт. За ерөнхийдөө энэ дээр зургийг гаргачихъя. Орны хаалтыг яг эргэж сураад хөдөлгөөнд орж эхлэхээс хойш ерөнхийдөө тэр ашигласан. Унтахад тэгээ сэрүүн байж байгаа үед ч гэсэн бид хоёрт айгүй хэрэг болж байгаа. Унна нэг санаа зовхгүй байхгүй тэгээд тиймэрхүү зүйлүүд айгүй хэрэг болж байгаа. Дараагийнхан зүйл нь болохоор хоолны ширээ. Хоолны ширээг эхлээд яах уу гэж айгүй хэрэгэлцсэн. За тэгж яагаад аваад одоо бол бидний байнгын хэрэглээ болсон байгаа. Хоолны ширээн дээрээ суугаа хоолоо идэн юмаа уун гэдэг айгүй хэрэг болж байгаа. Хүүхдүүд ер нь хоолны ширээн дээр суугаад сурчихвал айгүй хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. За дараагийн зүйл нь болохоор жижиг сагснууд. За видеонуудыг болохоор дараагийн хуудас руу оруулчихъя. Ямар сагс байгаа вэ гэдэг. Эдгээр саксуудыг ингээ юмнуудаа ангилж хийхэд айгүй хэрэг болоод байгаа бид хоёр. Жишээ нь памперснуудаа хийх, жижиг сажиг одоо тоос хийх гэдэг ч юм уу тий. Бүх зүйлүүд дээр жижиг юм сакснуудыг хийчих юм бол маш эмх зэгцтэй авахд айгүй хялбар байгаа юм шиг санагдаад өдий хүртэл ерөөхдөө бид хоёр байн ашиглаж байгаа. Дараагийнх нь болохоор аяг таваг хатаагч. Аяг таваг хатаагчийг бид хоёр яг хоолнд орж эхлээд 6 сартаагаас хойш ашиглаж эхэлж байгаа. Угаасаа аяг тавгнуудаа хатаах, за тэгээ уугжнуудаа халбас сэрнүүдээ тавихад айгүй хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхгүй болохоор ингээ өөрсдийнхөө аяг тавгтай нийлүүлээд тавьчих юм бол жоохон онцгой юм шиг санагдаад тэг хүүхдээ яг тусад нь аяг тавг хатаадаг зүйл аваад түүн дээрээ одоо ч гэсэн аягаа хатаагаад халбас сэрнүүдээ тавихад айгүй амар байгаад идэг. Дараагийнх нь болохоор үүрдэг юм хэмээн үүргэвч гэх юм уу те нэг хүүхдээ ингээд тавиад үүрээ явцдаг зүйл байгаа. Энийг болохоор ерөөхдөө бараг 2 сар мартаас нь гэхдээ үүрж ол эхлэегүй зүгээр дээр нь ингээд гифтүүлэх маягаар тавьж эхлээд яг одоо 5 сараас хойшоо яг жинхэнэ үүрдэг юмар нь үүрж эхэлсэн. Энийг болохоор маш гаранд сул чөлөөтэй байхад айгүй хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхгүй болохоор гадуур явахдаа ч юм уу салхилуулахдаа ингээ байнга тэврээд ахаар гар айгүй чилнэ. Тэрэг байнга авч яваад ахаар жоохон овер хэмжээтэй болохоор үүрдэг юмдаа үүрчих юм бол гар айгүй сул чөлөөтэйгээс гадна мөр нуруунд айгүй зүг ачаалал өгж байгаа юм шиг санагцаа. Тийм болохоор үүрдэг юм айгүй хэрэг болоод байсан. Одоо ч гэсэн ерөөхдөө хэрэгжилж байгаа. Дараагийнх нь буюу хамгийн сүүлийн зүйл одоогийн байдлаар юу байгаа вэ гэхээр мам цүнх буюу бид хоёрыг одоо байн ашиглаж байгаа. Үүргэвч байгаа хамаг хэрэгтэй зүйлүүдээ гадуур гарахтаа, салхилахтаа хийгээ явчихдаг. Дотор нь памперс, солих өмөд, үлгий ч юм уу, хоол хүнснийхэн зүйлүүдийг бүгдийг хийгээ явчихад маш эвтэйхөө. За доторх багтаамж нь айгүй том. Тиймэрхүү цүнх байгаа. Энийг бол ерөөхдөө хүүхдтэй ээж болгон бараг ашигладаг байх те ямар нэгэн байдлаар үүргэвч шүүл нэг талдаа үрдэг цүнхээр ч юм уу те. Бид хоёрын хувьд болохоор үүргэвч нь илүү амар байдаг. Өөрөд явчихна. Тэгээ дотор юмнуудаа хийчихнэ. Ерөнхийдөө энийг нэлээд том болтол нь ашиглах байх гэж бодоод байгаа. Одоогийн байдлаар яг ашиглахад бит хоёрт амар дуухтай үүргэвч байгаад байгаа. Нэг иймэрхүү зүйл яг өнөөдрийн байдлаар буюу манай хүүхэд 1 нас хүртлээр энэ зүйлүүд бит хоёрт маш их хэрэг болсон. Мөн дээрээс нь 2-3 сар хүртлээр ийм хүүхдэд зориулсан жижиг орыг бит хоёр ашигласан. Тэр ор болохоор ингээд хүүхдээ яанаад арчих үү дээ, хүүхд дээр унчих үү дээ, эсвэл мартаад гараа тавьчих үү дээ гэдэг айдсыг байхгүй болгосон. Тэр бас бит хоёрт айгүй хэрэгтэй байсан. Одоо бол ашиглахгүй байгаа. Ерөнхийдөө нэг 3-4 сар хүртэл нь ашиглаад тэгээд ашиглахаа байсан. Иймэрхүү зүйлүүд байна. Ерөнхийдөө 1 жилийн хугацаанд бит хоёрын хэрэглэж байсан болон хэрэгэлдэг, одоо ч гэсэн хэрэгэлсээр байгаа зүйлүүд байгаа буюу бид хоёрт айгүй ашиглагдж байгаа хэрэгтэй маань нэн чухал гэсэн зүйлүүдийн талаар ярьлаа.
таад бас энэ үүнээс илүү хэрэгтэй байсан зүйлүүд байвал доор комент бичээрэй. Ингээд дараагийн видеогоор уулзтлаа. Түр баяртай.